Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаар хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бодоатгал ногоон ирээдүг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд түргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За хоёул өнөөдөр Унгарын талаар ярих нь шүү дээ. Тий, Унгар улсын талаар ярина да. Манайхтаа бас ойр гэж бид бас ойлгодог тий. Тэг яагаад ч монголчууд юу нь бол Унгарыг өөрсдөө бидэнтэйг ойрхон гэж ойлгож боддог тий. Тий. За тэгэхээр уламжлал ёсоор Унгар улсын талаар товч мэдээлэлээр би нэвтрүүлгээ эхлэе. За Унгар улс англиар бол нэр нь Hungary. Унгараар Magyar Орсаг. Magyar Орсаг. Монголчууд бол Мажарууд гэдэг юм байна. За тэгээд Төв Европын улс нийслэл хот нь Будапешт. За тэгээд нөгөө landlocked буюу далаад тэнгис далаад гарцгүй орн далаад гарцгүй орн юм байна. За тэгээ Австри, Словак, Украин, Румын, Серб, Хорват, Словен гэсэн Балканы хойгонтой зүүн Европын болон Төв Европын орнуудтай хэл залгадаг. За албан ёсных нь хэл нь бол унгар хэл, маяр хэл. За тэгээд Уралын хэлний гэр бүлд хамаарагддаг. Харин нөгөө одоо Европын их дийлэн хэлчин Индо-Европын гэр бүлтэй хэлний гэр бүлд нэг бол латинч гэдэг ч юм уу тийм хамаарагддаг бол унгарчуудын өөр юм байна. Тийм учраас тэдний хэл нь Европын хэлнүүдээс маш ондоо өөр гэдэг. Тэгсэн мөртлөө яг Төв Европ байгаа мөртлөө тий. Харин тий. Маш онцлог. За тэгээд газар зүйн хувьд бол 9.3. Тий, манай Хөвсгөл аймгаас нэг жоохон жижиг гэсэн үг. Тий, ер нь бол тэ маш жижиг газар. Хөвсгөл аймгаас нуурыг авчихад л хэл ер нь олж ийн гэсэн үгтэй хараг гэдэг шиг. Тийм байна тий. Маш жижигхэн газар нутгтай байна. Гэтэ энэ бол нөгөө 93,000 км квадрат газар нутгтай. Гэтэ Европын улс орнуудын стандартад дунд зэргийн газар. Тий, тэгин. Жижиг тооцогдсон. Одоо Бельги, Нидерланд чинь Унгараас Бельги чинь бараг 3 дахин, Нидерланд 2 дахин гэлэрч явж өгч байгаа байхгүй тий. За тийм байна. Хүн амын хувьд бол 9.5 сая хүн амтай. За өөрсдийнх нь үндэсний валют бол Унгарын форинт гэж нэрлэдэг. За тэгээ хамгийн том гол нь Дунаа мөрөн бол нөгөө одоо Германы баруун хэсгээс их аваад Төв Европоор урссаар байгаад хар тэнгист одоо цутгадаг их мөрөн байгаа. Нийт 10 улсын газар нутгаар урсдаг. Тэгвэл энэ 10 улсын газар нутгаар урсахдаа хөвжилж байгаа шүү дээ. 100% гэж үзэх юм бол Унгараар хамгийн их буюу 11.6% нь Унгарын газар нутгаар урсдаг. Тийм учраас Унгар нэг юу ихтэй одоо нэг тийм Дунаа мөрний сав ихтэй учраас маш их шууд цугладаг гэдэг алдартай. Дээрээс нь одоо Карпат болон Альпийн орны дунд ингэж байгаа нэг тийм хөндөй одоо хонхор хэсэг гэх юм уу да тий. Манайхаа намдор газар байдаг учраас энэ шууд их очдог. Тэгээ нөө манай хүннүүгээс эхлээд нөө нүүдэлчд Унгард очиж зогсдог гэдэг байгаа шүү дээ. Тэнд очиж сууршаал тэгэл уусдаг. Яг тэр онцлог тэнд хадгалагдсан юм байлаа. За бид нар нөгөө унгарчуудтай бас нэг ойр дотн санагдаад байгаа нөгөө Атилатай холбоотой. Хэлгүй яах вэ? За гэтэл Атила ер нь бол Төв Европын зарим судлаачид бол Домгийн баатар гэж үзээд байгаа. Бодит хүн гэж үзэхгүй байгаа. Зарим судлаачид бол тэрэн дээр маш маргаантай байдаг. Гэхдээ Атила маань одоогийн Унгар улсын газар нутаг дээр төрсөн. Тэгээ төргийн одоо хүннүүгэнтэй Усааны хаан боловч одоо тэнд оршин сууж байгаа унгарчууд Уралын нуруунаас очихоос өмнө байсан. Тэгэхээр яг ингээд шинжлэх ухаан факт талаас авал Атила одоогийн хүннүүд одоо унгарчуудтай ямар ч холбоогүй. Боловч Атила бол унгарчуудын хувьд бол үндэсний баатар. Тэгэхээр домгийн хүн яг үнэ. Тийм домгийн хүн тэгээд өөрсдөө Атилагийн хүннүүчүүдийн Атилагийн үрсэд гэж итгэдэг. Тэгээ өөрсдийнх нь үндэсний баатар Арпадыг хүртэл Атилагийн одоо шууд удам угсааны хүн байсан гэж бахархан ярьдаг. Атила гэдэг нэртэй хүмүүс Унгарт одоо маш их байдаг. Хөл өмгчт бол зөндөө байна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр одоогийн унгарчуудтай бол ямар ч холбоогүй юм байна. Учир нь одоогийн унгарчууд чинь 10 дугаар зууны үед Уралын нуруунаас Карпатыг дамжиж суурьсан. Ер нь энэ Унгарт ирж байгаа нөхдүүд ч одоо яг ингээд Төв Азаас явж байгаа шүү дээ. Монгол ч юм уу, Казахстан ч юм уу те. Эндээс яваал тэгээл яг Уралын нурууг даваал одоо нэг юуны хар тэнгисийн хойд хэсэг байна шүү дээ. Одоо Украин те. Яг тэрүүгээр ингээд яваал. Тэгэл яг явсаар гаал тэр Унгар дээр очиод яг тэр тэдний нэг амьдардаг одоо ившлийнхэн юу байгаль нь ерөөдөө зогсоод тэгэл тэнд суурч байгаа тэндээс ингээд салдаг эдэн тийш ингээд дуусч мусаал. Тэгээд монголчууд Унгар руу визтэй ягаад тэгэхээр Унгар нь Европын холбооны орноос гадна 2004 оны 1 сард тий. Тэг яг 2004 оны 1 сард ер нь Төв Европын хуучинтай нөө социалист одоо зүүн блокт байсан 5 орн зэрэг Европын холбооны гишүүн болсон юм. Тэрийг Европын холбоонд Great Expansion буюу их тэлэлт гэж нэрлэдэг. Тэрэнд Унгар, Польш, Чех, Словак,
Тэгээд ямар нэг тэр нөө юу хаад нөгөө Словен Хорват тэр хаад орг. Словен Хорват харьцангуй сүлд байх учиртай. За нэг ямар ч хуучин зөвлөл блокт байсан нэг 4-5 орн зэрэг орсон юм. Тэгээд тэрийг Great Expansion гэж ихт хэлэл тэгээд Европын холбооны газар нутаг болон хүн амын тоо нэлээд нэмэгдсэн тэрийг. Гэхдээ энэ нь маш богино хугацаанд энэ улсууд чинь хангалттай бэлтгэл байгаагүй юм байна. Энээс болоод Европын холбоонд өөрөө нийгэм эдийн засгийн маш их асуудал авчирсан гэж үздэг. Гэхдээ тэрнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Одоо Унгар маань Европын холбооны гишүүн орон тэгээд мөн Еврозоны гишүүн болохоор Монгол улсын иргэд тийш аялахдаа Шенгений виз авах шаардлагатай. Шенгений Еврозонд биш шүү. Еврозонд чинь евро хэрэглэнэ. Шенгений бүсийн орон. Тэгэхээр Шенгений визтэй бол Унгар руу зорчих боломжтой. За хэрхэн амархан аялж очих вэ гэхээр мэдээж Улаанбаатар, Стамбулаас дамжаад Европын хүссэн хот руугаа. За нэг бол Франкфуртаар дамжиж болж байна тийм. Улаанбаатараас Франкфурт руу метр шууд нисэх нь шүү дээ. Урд нь Москва байсан тий. Одоо жоохон аюултай болчиход байна тий. Тэгээ Унгард манай монголчууд маш их сурдаг Унгарын засгийн газрын тэтгэлгээр тий. Одоо ер нь Бимберийн цунгой чинь мажаар хамгаалсан гэдэг үстэй. За тэрийг сайн мэдэхгүй шүү тий. Ер нь бол яг одоо орчин үед бол айгүй олон залуучууд Унгарт бол их сургууль Монголыг одоо Монголоос явж байгаа. За би ч гэсэн өөрөө ер нь бол Унгарын Сегед хотод нэг семестр өнгөрөөсөн байгаа. Оо за. За тэгээ Унгарынхаа түүх рүү жохоорой. За эртний түүхээс нь эхлэх юм бол өнөөгийн Унгарын газар нутагт манай эртний өмнөх 1-р мянганы үед Кельтүүд дараа нь Германы овог аймагуд ерөн суурьсан юм байна. За тэгээ манай эртний 1-р зуунд Ромын эзэнт гүрний харьяа нутаг болсон бөгөөд баруун өмнөд хэсгийг нь эзлээд Паннонио хэмээх Ромын муж байж. За Ромын эзэнт гүрний одоо тэ иргэшэл нутаг байхдаа тэнд юу болсон бэ гэхээр ромчууд бол зам тавьдгаар алдартай дэд бүтцэн бүтээн байгуулалт хийсэн худалдааны төвүүд байгуулагдсан юм байна. Том одоо худалдаа арилжааны төвүүд ромчууд бий болгосон юм байна. Тэгээд 6-р зуунаас эхлээд одоо барбарууд гэдэгтээ зэрлэг авг аймагуд нүүдлийн ирээд ер нь бол Ромын ноёрхол айжмаар суларсан тэр үед. За тэгээд манай эртний 4-өөс 9-р зууны хооронд одоо Ромын дараах үе гэж нэрлэдэг бөгөөд энд нүүдэлчин овг аймагуд нүүдэлчин одоо ирж суурьж эхэлсэн юм байна. За готууд, вандалууд, ломбардууд те мөн түрэг угсааны аварууд 6-аас 8-р зууны үед их ирэн суурьсан бөгөөд сүүлд слав овг аймагуд одоо зүүн хойхын хэсгээс нисв эрттэй те ирж суурьсан. За тэгээд аваруудад Карпатын сав газарт хүчрхэг нүүдэлчин улсыг бүтэц байгуулсан бөгөөд тэдний морин цэргийн соёлтой гайхалтай зохион байгуулалт нь өнөөгийн Унгарын одоо бас үндэстний одоо онцлог шинжийнх нь нэг хэсэг болон суурьсан гэж үздэг юм байна. За тэгээ мажарууд маань яг одоогийн унгарчууд маань хизээ очсон бэ гэхээр манай эртний 10-р 9-10-р зууны одоо 9-р зууны үед гэсэн үг л дээ. 895 оноос 896 оны хооронд мажарууд маань Уралын бүс нутгаас нүүн очсон бөгөөд тийм учраас тэдний хэл нь Урал угсны хэл байдаг юм байна. Одоо ойролцоо хэлэх юм бол Эстон, Финланд хэлнэд болж байгаа. Тийм байна. Фин угрын тэ соёлтой холимог өвтэй юм байна. За тэ ойролцоогоор 895-аас 896 онд Арпад гэдэг үндэсний баатар нь шүү дээ. Унгарын анхны хаан удирдсан 7 мажар овг аймаг Карпатын сав газар руу нүүржчин суурьшаад одоогийн Унгар улсын түүхийг эхлүүлсэн бөгөөд түүнийг Унгарын одоо алтан эхлэл гэж нэрлэдэг юм байна. За тэгээ эртний одоо нөгөө одоо Уралаас нүүж очисон тэр унгарчууд ямар хүмүүс байсан бэ гэхээр нүүдэлчин ард түмэн байсан. Сайн одоо морь унаа их хэргэлдэг те. Төрөг маягийн овгийн зохион байгуулалттай. Тэгээд нөгөө өргөн удам газар нутгийг нөгөө нүүдэлчин болохоор өргөн удам газар нутгийг өөрийн иргэшээлтэй байж хянжтэй одоо улс орноо тохиноолох тийм сонирхолтой ард түмэн байсан бөгөөд энэ нь нөгөө Европын суурьшмал хэм шинжтэй их зөрчилдсөн анх очихдоо. Европод дандаа суурин иргэншилтэй ард түмнүүд байсан. Гэтэл төв Европоос одоо 10-р зууны үед гэсэн үг шүү дээ, тий. Нүүдэлчин угсааны овг аймагуд очиод гэхдээ яг нүүдэлчин угсаан тэнд очисон бас учиртай. Ягаад гэвэл газар нутг нь өргөн уудам тал газар ихтэй байсан учраас. За тэгээд манай 10-р 11-р зуунда 1301 оны хооронд одоо тэдний хаант улсын анхны хаант улсанд байгуулагдсан гэж үздэг. За тэгээ эзэн хаан Стивен 1 буюутай Сент Штефан улсыг үндэслэгч гэж үздэг юм байна. За тэгээ 1000 онд Христийн шашинд ороод за Христийн улс болоод нөгөө нүүдэлчин овг аймгийн одоо бүтцээд задлж унгаад төвлөрсөн төрийн системтэй болоод ер нь бол баруун Европын нэг хэсэг болоод их Европчсан улс болох өнгө төрхөө авч гэлсэн юм байна. За Штефан хаан нь сүм хийдүүдийг маш их барьсан. Сүмийн тогтолцоог те одоо хүн сурталтай бюрократ гэж ярьдэн шүү дээ те. Тийм сүмийн тогтолцоог бий болгосон хууль цаазыг баталсан. Тэгээд мэдээж овгийн бүтцтэй тэр зохион байгуулалтыг буулгасан. За дундад зууны үед ер нь бол хүчрхэгдсэн үе гэж үздэг. 14-өөс 15 дугаар зууны хооронд Андраш Ласло хаан нарын одоо
сэргэн мандалтын үед тооцогддог. За тэр үед Унгар бол Балканы хойг Карпатын улсын зүүн хэсгийг одоогийн Румынид Трансильвани орчмыг хэлж байгаа юм л да. Одоо баруун хойд хэсэг гэсэн үг тийм. Ер нь бол эзэлсэн тийм хүчрхэг улс байсан. Тэгээд ер нь түүхэн хувьд ч гэсэн румынчууд, унгарчууд тэр Карпатын орчим Трансильвани мужийг ер нь бол ингээд аль аль нь ээлжилж эзлээд өөрийн иргэшээлтэй байгаад байсан тийм цаг үедтэй. Тэгээд тэрнээсээ ч одоо бол их маргаантай. Тийм одоо унгарчууд их байдаг те тэр Трансильваниад те. Тийм унгарууд тэгээд тэдний сүм соёлын өвөд маш их байдаг. Хүмүүс нь хэл ярианд хүртэл унгаруудтайг ойролцоо. Тэгээ миний сурдаг байсан сургууль маань румыны хэлд өнгөж гараад эхний бараг том хот байхгүй Сегед гэдэг. Унгарын хот байсан. За тэгээд түүний дараа Матиас Корвинус буюу те Матиашны хэмээх түүний одоо Унгарын гайхалтай хааны үе эхэлж байгаа. Түүнийг хар хаан гэж нэрлэдэг. 15 дугаар зуунд Матиаш нь Унгарыг Европын одоо соёл болон цэргийн төв болгож хөгжүүлж чадсан. Ягаад тэгэхээр тэр нэг Отtomаны эзэнт гүрэн чинь Балканыг хойноос нь шахаад эхэлж байгаа. Яа харахгүй Унгар бол нөгөө Европыг загалмайтны ертөнцийг исламын ертөнцөөс хамгаалах тийм талбар газар бамбаа болцсон байсан. За тэгээд тэр үе Төв Европын хамгийн хүчрхэг арин болох Хар легионыг байгуулсан юм байна. За тэгээ Буда хотыг одоо боловсрал судар номын төв болгон хөгжүүлсэн юм байна. Тэр үед Будапешт нэгдэг байсан. Тий одоо Будапештийн нэр нь Дунай мөрний хоёр талтайгаа нэг нь Буда, нэг нь Пешт гэдэг хоёр одоо Рейшн хот юм уу та тий. За тэгээд энэ хоёрыг нийлүүлээ Будапешт гэж нэрлэдэг тий. За тэгээ Матиашийн үед бол Унгар одоо их хүчрхэг улс байсан. Төв Европын маш хүчний төв болцсон байсан. Загалмайтны ертөнцийг исламын ертөнцөөс хааж исэн. Одоо бамбай болцсон байсан. Отtomаны үн манай монголчууд бас тарчсан тий Унгартай. Бэлэг үн Ром руу зүхтаад. За тэгээд тэрний дараа ер нь бол Унгарын түүхэнд маань Отtomаны эзэнт гүрэн ирж байгаа юм байна. За Отtomаны ягуул султан Сулейман I Мохочийн тулаанд Унгарыг буцагснаар Унгар улсын нөгөө задран бутрах, сулрах үе эхэлсэн. За тэгээд тэр тулаанаас хойш ер нь бол Сулейман ч Унгарыг авчаад Унгарын дараа Венийг одоо бүслэх ихний оролдлого гэдэг байхгүй Отtomаны. Тэгээд ер нь бас нөгөө улс одоо нэгдсэн нэг өдөрлөггүй болоод сулрахын ирээр нөгөө дотоод овг аймагуудын өрсөлдөө эхлээд хаан сентийн төлөөх өрсөлдөө эхлээд тэрийг Отtomанууд маш сайн ашигласан. Өөрийнх нь талд байгаа Унгарын одоо нэг угсааны хүнийг хаанаар өрөмжлөд тэр нь одоо Унгар Отtomанд дагаар орж байгаа гэсэн үг байхгүй. Дагаар орсон байдлаар тэгээд тэр газар нутаг цэрэг зэвсэг нөөц болцоог нь ашиглаад одоо өөрсдийнхөө тэлтийг үргэлжлүүлэх Венийг бүсэлж авах тэр оролдлогоо хийжсэн. Нөгөө талд нь бас нөгөө баруун одоо Ромын Европ талаас дэмжлэгийг авсан бас нэг Унгарын угсааны хаан бас байгаад идэг. Тиймэрхүү тохиолдлууд болж исэн. За тэгээ энэ дай маань Оттоманууд маань 1699 онд баха Карловицын гэрээгээр Оттоманууд албан ёсоор Унгарыг орхиод Унгар маань Австрийн мэдэлж хэлсэн байгаа. Энэ үеэс бидний мэдих Австро-Унгарын гэдэг түүхэн цаг угсаа Хабсбургийн угсааны одоо сэргэн мандалттай үе эхэлж байгаа маа. За хоёлаа төр завсарлаад ивент итгэжээд урдчих тий. За тэгээ. За бид хоёрын дугаарыг бүтэн жилийн турш биднийг маш дэмждэг тий хоёр компани ивент итгэсэн байгаа. За нэг нь бол эрсдлийг давах хүч өрөөтэй боддаатгал нөгөө компани маань MMS ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани. За хоёул өнөөдөр MMS компани төрүүлээд урдчихъя. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани маань эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгодог. За энэ нь юусэн бэ гэхээр ногоон сэргээгдэх эрчим хүч бол яа харахгүй ногоон ирээдүй. Тэгэлгүй яах вэ? Байгальтай ээлтэйгээр хор хөнөөл багтаагаар бид нар өөрсдийн үйл ажиллагаагаа явуулна, амьдрна. Тэгээ ирээдүй хойж хүмүүстэй энэ байгалыг зэрлэг онгон байгалыг, цэвэр усыг, цэнгэг агаарыг бид нар үлдээх үүрэгтэй. Тэгэхээр үнэн хувь нэмэр оруулаад өөрийнхөө уул мөрийг багасгахыг хүсвэл тэр нөгөө хорт уул мөр шүү дээ байгальд хэлгээд үлдээж байгаа. Багасгахын тулд бид нар юу хийж болох вэ гэхээр бид нар дэвшилтэд технологид суурилсан ногоон ирээдүй сэргээгдэх эрчим хүчийг сонгох боломжтой. Харин MMS компани маань энэ бүгдийг манай уур амьсгал зориулснаар дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг Монголын уур амьсгалд тохируулан сайжруулсан хувилбарыг албан ёсны эрхтэйгээр Монголд борлуулдаг юм байна. Тэгээ та бүхэн энэ бол мэргэжлийн хамт олон учраас өөртөөхөө эрчим хүчний асуудлыг, цахилгаан эрчим хүч, дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр байгаль дээлтэйгээр шийдэхийг хүсвэл
MMS компанитай холбогдож үйлчилгээг нь аваарай гэж зөвлөхөр байна. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За одоо ингээд Habsburg-ийн үе эхэлчлээ тий. За тэгж байна. За тэгээд Австри-Унгарын эзэнт гүрэн гарч ирсэн. Тэгээд яг хоо австричуудын хувьд бол дотроо жоохон хагаралтай байсан учраас Унгарын нийтх нь одоо бас чухал байсан. Одоо нэг юм хоёр толгойд хамт ус юм байна тий. Тийм ус одоо ерөөдөө болж. За энэ болохоор Унгарын нөө түүхэнд аягүй юутай болчихж байгаа. Хэрэгтэй. Одоо нэг хөгжил дэвшил хэрэгтэй тий. Одоо манай юунууд киногоор сайн мэддэм да Хатан хаан Сиси гэх тий. Хатан хаан Сисигийн одоо нөхөр Франц Жозеф Ник гэж байгаа тий. За тэр бол одоо энэ юуны одоо хамгийн анхных нь Австри-Унгарын хамгийн анхных одоо хаан болж орж исэн. Тэгээд энэ яг кинон дээр айгүй ингээ гоёор төсөөлдөг боловч амьдрал дээр бас арай өөр олон юмнууд их байдаг те. Тэг яг кинон дээр юу анзаардаг вэ гэхээр өнгөрчүүд бол нөгөө тусгаар тогтнолох те. Тусгаар тогтнох эрх чөлөөгөө олж авах үргэлж ирмэлцдэг байсан. Авструуд тэрийг нь хүлийн зөвшөөрөхгүй. Гэхдээ бас нэг Хатан хаан Сисигийн ерөнхий байдлыг нь анзаарвал бас тэр үндэсний тэр соёл ахуй түүхийг нь ойлгодог, хүндэтгэлтэй одоо ханддаг байсан гэдгээр тэр кинон дээр бол харуулж байна. Тэгдэг тий. За тэгээд Австри-Унгарын эзэнт гүрэн байж байгаа дэлхийн 1-р дайны дараа ерөөдөө салаад. За тэгээд Унгараас за Унгар ингээд салаад одоо яг өөрсдийнх нь газар нутгийн 3/2-ыг ерөөдөө алдсан. Энэ л болохоор австричуудын Австрийн унгарчуудын хувьд бол одоо ард иргэдийн сэтгэл зүйд айгу хүнд туссан баг. Одоо тэр Румынтэй тий Чехословактай урагшаага тийм Балкантай хэсгүүдэд зарим хэсгүүд ингээд алдаад тэгээ ерөөдөө яг одоогийн газар нутг руу ерөөдөө шахагдж орж ирэх ихний одоо тийм хүмүүсүүд гарч ирсэн байдаг. За тэгээ Унгар улс маань өөрөө одоо юу ч юм дэ Австри-Унгарын эзэнт улс одоо харьяанд багтааш тэр өөртөөх нь одоо ингээд дараа нь тусдаа ус болоод ингээд салаа явж байгаа ч айгүй мундаг тийм тархилгаатай лаглаг хүмүүсийг гаргаж ирж исэн. За жишээлбэл Европ төвийн хамгийн анхны одоо нөө цахилгаан метрог бол 1896 онд Будапештэд бол байгуулжсэн. За анхны метро Лондон те. Метро гэхэл эхлээд Subway гэж гарч иж байгаа шүү дээ те. Одоо 1863 онд гарч ирээд Subway гэж гарч ирээд. Тэгээ яг тэр нь айгүй нөө ашигтай болтарсан. Яг бол нөө тухайн үед ингээд хотын хүн амууд тэлээд байшин барилгууд өөр болоод ерөөдөө орчин үеийн нөө урбан бий болж байгаа хот бий болж байгаа шүү дээ. За тэнгууд л нэг одоо яг манад тулгарч байгаа асуудал буюу одоо энэ бөгдлөлийн асуудал, тээврийн асуудлууд айгүй их гарч ирсэн. За энийг шийдэхин тулд ерөөдөө ийм шийдлийг бол ерөөдөө 1860 онд ерөөдөө 40 он дэвшүүлээд 60 оноос барьчлаа 63 оноос эхний сав орч. Тэгээ явандаа ингээд ерөөдөө ингээд газар доор хийгээд нэг тюб гэж байгаа шүү дээ. Одоо манайхаар бол тийм хоолойтой хийгээд ингийн бол ашигтай байна гэд. Тэгээ хоолойтой борчиж байгаа цахилгаан болж байна. Тэгэхээр энэ Будапешт буюу одоо энэ Австри-Унгарын эзэнт улсын үед байхдаа бол ямар мундаг тийм инвеншн те том бүтээлүүд хийжсэн бэ гэдэг эндээс бол харагддаг. За тэгээд Унгарын парламент бол дэлхийд томоор бол 3-т ордог. 691 өрөөтэй. Одоо зураг нь амар гоё юутай мэлээ. Үзэсгэлэнтэй айгүй гоё тийм парламентын ордонтой. За тэгээд 20 км-ийн одоо тийм шаттай нийт айгүй тийм том юутай. Австрийн одоо Унгарын засгийн газар нь. За тэгээд унгарчуудын хувьд бол би юу өнөөдөр бас онцлж ярих гэж бодож байна. Энэ улсаас гарч ирсэн алдартай хүмүүсийг илүү онцлоё гэж бодож байна. Яг бол энэ улс бол өөрөө энэ Унгарын эзэнт гүрэн байж байгаа дараа нэг фашист болоо те. Тэгээд 44 дэлхийн 2 дугаар даанд Германы талд байлдаж өөрсдөө еврейчүүдээ бас устгаад нэлээд юм болсон. Тэгээ дараа нь Оросууд нэг Унгарыг чөлөөлнө гэж 45 онд орж ирэнгүүтээ коммунистуудыг дэмжиж коммунистуудыг гаргацсан. Энээс л 1956 онд унгарчууд Оросуудаас салах гэж хувьсгал хийгээд тэрнээс болж 200 мянган их орноосоо дөрвсөн. За тэгээд 20 мянган гэдэг бол маш олон алгацсан тий. 2500 алгадаж 200 мянган дөрвсөн гэдэг ч юм уу. Ийм түүхийг гарцсан. Гэхдээ энэ улс энэ түүхийг одоо туулснаар маш олон тархинууд алдсан байдаг. Энэ талаар нь бас би дурдж илүү бас ярих гэж бодож байна. За Унгар улс бол нэг хүнд ногдох Нобелийн шагналтнаараа лидер болдог. 15 Нобелийн шагналтыг гаргаж ирсэн. За энэ бол одоо энэ жижиг улсын одоо газар нутгийн хувьд бол жижиг те. Гэхдээ ямар мундаг одоо тийм соёл боловсролын төв гэдгийг харагдж байгаа тийм. За тэгээд би одоо алдартай хүмүүсээс нэгтээс нь ярий заяа бүр амар амарлаа хүмүүс гарч ин заяа. За эхнийх нь болохоор Рубикийн шог гэж үү те. Рубикийн шог үүсгэсэн нь Эрнер Рубик гэж Унгар хүн байсан. Тийм. За энэ хүн яасан бэ гэхээр 1974 онд энэ Рубикийн шог бол гаргаж ирсэн байдаг. Тэгээд нөхөр ингээд юунууд ингээд анх ингээд модоор хийж байгаа шүү дээ те Рубикийн шог. Тэнгүүтээ ингээд бүгдлээ ингээд будчаад хийчихэж байгаа шүү дээ. Будчихгоотаа өөрөө ингээд өөрчилсөн байгаа. Буцаагаад хөвлүүлэх гэж чадахгүй хэдэн 7 хоног бүр ингээд яасан гэж байгаа. Бүр тэндээ тарчилсан гэж байгаа байхгүй. Тэр Рубикийн шог. Тэгээд хамгийн анхны Рубикийн шог хөвлүүлсэн хүн болохоор Рубик өөрөө гэж байгаа. За тэгээд жилд бол ерөөдөө 500 сая тийш зарагддаг. Одоо 24 оны байдлаар болоод 500 сая тийш зарагдсан. За энэ хүн
долларын тэр бомтон болж чадаагүй. Яагаад вэ гэхэл нөө дэглэмээс болж байгаа. Унгарч нөө социалист системтэй учраас одоо энэ Эрн Рубикийн аюу мундаг инвеншнийг бүтээчлээ шүү дээ, тийм. За тэнгууд энийг бүтэнгүүд нөө лицензийн улс нь эзэмшдэг. Яг тухайн өөрөө эзэмшиж байгаас нөө социалист улс чинь улс лицензэд нь оролцдог. За тэгээд дэлхийн том компаниуд лицензийг авъя гэхлээр улс нь өмнөөс нь дийлийг хийдэг. Тийм байсан. За тэгээд Ideal Toys гэдэг Америкийн нэгдсэн улсын компани 1979 онд юуг нь авсан байдаг. Энэ Rubik-ийн шоны эрхийг аваад дэлхийд дээр зараад энэ компани бол өнөөгөр зүгээр шүү дээ. Будаа болгосон. Тэгэхэд хэрвээ Эрн Рубикийг хэрвээ барууны оронд ч юм уу те илүү ардсан цацгалтай улс юм бол лиценз патент өөрөө эзэмших юм бол энэ хүн бол шууд тэр дороо саятан одоо тэр бомтон долларын тэр бомтон болох боломжтой. Гэтэ яг энэ хүн өөрөө нөө аюу мундаг архитектурч, дизайн, аюу том профессор, дизайны профессор одоо байсан учраас арчилгаараад дараа нь ахаад юу байсан байдаг. Өөрөө бизнес хийгээд ахаад студ байгуулаад томорсон байдаг. Одоо чи санаж байна Rubik-ийн Snake гэж байдаг шнэ нэг могоо өдөн шүү дээ. Эвлүүлээд нэгээд юм болгодог. Одоо бид нар жоохон баг зөндөөс тэрийг бас зохион бүтээсэн. Айгуу мундаг зохион бүтээн шүү дээ. Гол нь энэ зохион бүтээл нь хэрвээ өөр улсад байсан бол ямар байхаа гэдэг бас асуултууд байнга дагж яадаг. Яг долларын тэр бомтон болоог үтсэн ер нь бол нэлээд баян хүн болсон. Гэхдээ энэ бол одоо өөрийнх нь бүтээсэн юмтай харьцаа. Одоо шийдэл нөө юг Лего бүтээсэн байгаа шүү дээ. Лего бүтээсэн ч одоо баг хаант тус бий болгож шүү дээ. Одоо Disney бүтээсэн хаант тус бий болгож байгаа адилхан. Хэрвээ Rubik-ийн шок тухайн үед Америкт ч юм уу, Англи ч юм уу, хаан ч энэ Герман ардсан ус бүтээсэн бол энэ хүн бол бас ингээ Rubik-ийн хаант тусыг байгуулах байсан байгаа байхгүй. Ийм нэг том хүн бол Унгараас гарцсан мэт. Харамслаа тэгээд энэ юунаас болж засаглаасаа болж жоохон алдсан. Тэгээд Rubik-ийн шоны анхны дэлхийн ор 1982 онд Будапешт хотод болж исэн. За дараагийн мондог хүн юм бэ гэхээр Ласло Биро. Энэ хүн одоо бидний бичсэн бал байгаа шүү дээ, тийм. Энэ балны уртлын иргэдэг хэсэг байгаа шүү дээ, тийм. Энийг зохион бүтээсэн. Үзүүртнэдэг тэр шариг тэр юуг ерөөсө тэр чигтэн бүтээсэн. Биро. Тэгээ тэрийг бол Биро гэж үзэж ярьдаг. За Ласло гэдэг нэр бол түрүүн чи дурдсан шүү дээ. Унгарын бас нэг түүхэн хүн тийм. Ласло гэдэг нэр бол Унгарын бүр хамгийн их байдаг. Ласло гэдэг нэр маш их байдаг. Бирогийн хувьд бол Австро-Унгарын эзэнтгүүний үед бас энтэй адилхан төрсөн. Одоо Rubik-тэй адилхан төрсөн. За тэгээд нөхөр яасан бэ гэхээр Аргентин руу одоо юуны үеэр зугцсан байх. Дөрвөө гарсан юм. Дөрвөө гарсан. За Аргентин руу юуны үеэс дөрвж гараад за тэгээд тэнд нэг Аргентин дөрвцэн учраас патентаа зархаар болсон. За тэгээд ягаад гэвэл нэг Унгарт фашистууд орж ирсэн. Дараа нь юу басан те. Даанд германчуудын талд орсон морсон гэдэг. Энэ чинь бас еврей гаралтай. За тэгээд Аргентинд очиод ахтайгаа нийлээд энэ патентаа жоохон хямд зарсан. Ягаад гэх юм бол нэгдүгээр цагаачлаад очсон байдаг. Хоёрдугаар үйлдвэр ч юм уу тийм барих боломж байхгүй. За тэгээд патентын болохоор Их Британий Miles Aircraft Company гэдэг компани 1943 онд аваад за энэ компани цаашаага Parker Big гэдэг том одоо дэлхийн том балын компаниуд шүү дээ. Тэд нар ингээд бүр энэгээр бүр хэдэн тэрбум хийсэн байдаг. За Бирогийн хувьд патентаа хямдхан зарсан учраас нэг их мөнгөтэй болов. Гэхдээ дунджаас дээгүүр амьдралтай байж байгаа ямарсан юугээд усгасан. Одоо амьдралаа усгасан. Тэгээд энэ үзэг анх үүснээс хойш одоо дэлхийн нийтээр одоо олд хэрэгжилж байгаа 1938 онд бол энэ үзийг бол анх бүтээсэн. Ягаад энэ үзийг ингээд алдартай вэ гэхээр урталтан дээр шариг байгаа шүү дээ, тийм. Тэр шаригны шийдлийг аюу гоё болоод дээрэс нь маш тийм одоо тийм хэрэглээ дэвтэйхэн амар дизайныг бүтээсэн. Хамгийн чухал юм нь нэг бал одоо бих вэ шүү дээ, тийм. Бих тэр шаригн дээрээс дөнгөж гаранхуудаа хатдаг нь ерөөсөө амар чухал үзүүлэлт. Урд нь ингээд дүрээд ингэж бичдэг юу байгаа ш тэр чинь ингээд хатах гэж удна. Дээрээс нь ингээд байнга дүрээд уддаг усмал тэр бал ингээд зослтгүй удаан одоо эдэм метр чинь ингээд. Тийм бид нар өнөөдөр хүртэл хэрэгжилж байгаа хэрэглэсээр байгаа тийм. Тэр бүтээлийг хийсэн. Тэгэхээр айгүй том мондог хоёр одоо хүн бол эндээс гарчсан байдаг. Тэгээ харамсалтай нь яг сүүлийн юм бол Ласло Бирог бол одоо энэ хүн бол энэ балаар бол бүр тэр бомтон байтгаа бас хаант тус тийм. Тэр Паркер шиг, Биг шиг айгүй том компаниудыг үсэх боломж исэн харамсалтай тийжтэйгөө. Тэгээд одоо энэ үзэг жилд 14 тэрбум ширхэг зарагддаг. Ширхэхээр шүү дээ. Амар том тааваагаас одоо бүгд бичиж шүү дээ бид нар тийм. За тэгэхээр Унгар бол ямар том ус байсан бэ гэдэг нар. За тэнгуэл дараагийн хүмүүс гарч ирнэ. Paramount Pictures гэдэг Fox Film гэдэг Америкийн одоо киноны том энэ сэтгүүл зүйн том юунууд бас Унгар хүмүүс болсон байдаг. Дандаа Унгар төрөөд гэхдээ еврей гэрвэл Америк руу дөрвсөн байдаг. Одоо нөхцөл байдлаас Австро-Унгарын эзэнтгүүнээс зугтчих ч юм уу тий. За Adolf Zucker Paramount Pictures-ыг бол байгуулсан бол Fox-ыг бол Wilhelm Fried Fuchs гэдэг хүн байгуулсан. Гэхдээ Америкт очоод Fuchs гэдэг нэр
дуудах амархан бол одоо Fox болгосон байна. Тэгээд Fox одоо фильм гээд одоо олд гарч идэг тийм. Ингэж гаргасан байгаа. За Унгарын Монголд нөлөөтэй айгуу том нэг юм Жорж Сорос гэж юм байна. Сорсын сан гэдэг одоо манай монголчууд бол мэддэг. Айгуу хүмүүнгээс бидэрт орж ирдэг Сорсын сангаас тийм. За энэ хүмүүс яасан бэ гэхээр Будапешт төрсөн. За тэгээд юу асан? Германтай Унгар нэгдээд дэлхийн 2 дугаар даа нэг еврейчүүдийн эсрэг одоо ингээд геноцид дээр үлдэж гисэн учраас ерөөдөө Британи руу дөрвсөн байдаг. За тэндээ Лондонгийн одоо эдийн засгийн сургуулийг төгссөн. За тэгээд Америк руу гараад за тэгээд энэ Жорж Соросын хувьд бол ингээд нацизмын юунаас бүр гарч ирсэн гэж байгаа байхгүй нэг тийм шорон морон янз янзын тийм нөхдүүд юунуудаас гарч ирээд амьд үлдэж гарч ирж. Концлагераас амьд үлдээ тэгээд бүр Британи руу дөрвсөн байдаг. Дараа нь Америк руу очиод тэнд бол яг нэг эдийн засаг бизнес одоо энэ зэн чиглэлээр айгүй сураад тэрүүгээр бизнес хийж хагаад хамгийн том юу нь 1992 онд Англид одоо Black Wednesday гэдэг юм байна. Яг тэр нэг пунд одоо паунд байгаа шүү дээ. Одоо монголоор фунт те. Фунтын тэр зөрүүн дээрээс нэг өдөрт 1 тэрбум доллар олсон гэж. Тийм. Жорж Сорос. За одоогийн үнэлгээ нь бол 25.2 тэрбум долларын үнэлгээтэй. Ийм. Тэгээ баяжсан юм байна тий. Яг тэгээ өмнө нь зөндөө бас одоо инвестмент доо фандаар мөнгө хийсэн. Тэгтээ нэг хамгийн онцлмоор юм. Энэ болохоор эдийн засгийн бүр хамгийн том симуляц гэж үүдэг лөө те. Яг тэр гэж бүр ингээ баян явдаг. Тэгэхээр айгүй мондо толгойтой тийм хүн гарч ирсэн байна. За тэгээд би ахаад нэг хүн танилцуулчлаа хоёул реклам хийх үү те. За энэ болохоор Хари Хүдини гэж бас хонгор хүн байдаг. Энэ хүн яасан мэхлээр Илб гэдэг одоо юм байгаа шүү те. Илб ингээд гав мав янз янзын юм байсан. Тэрнээс ингээд яаж мултрах уу гэдэг. Энийг бол бүр жинхэнэ бизнес, урлагийн бизнес, Илбийг бизнес болгосон төрлийн юм. За тэгээд энэ л болохоор яасан мэхлээр тухайн нэг хулгайч мулгайч янз янзын нөхдүүдийг барихад цагтаа нар магтаа нар тэр хүмүүс айгуугаа тийм шин технологи болсон байгаа байхгүй. Яаж гавлах уу? Яаж одоо осоор гарын уйх уу те. Тэнгүүл тэрнээс яаж мултарч जैन тэрийг яаж болиулах уу гэдэг ч юм уу те. Энэ дээр хүртэл ингээд айгуу том инвеншн болсон. За гимт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүс бол айгуу том бас дэвшил. Нөгөө талаар гимт хэрэгтнүүд айгуу том бас сэтлүүд бас өгж исэн. Ийм юм байгаа. Тэгээд Хари Хүдини айгуу алдартай элбчин. Тэгээд элбийн ертөнцийн одоо ертөнцийг тийм бизнес болгох тийм анхны бас гарсан юм. Унгар хүн байгаа. За Унгараас бас нөө дөрвсөн те. Америк нэгдсэн улс руу дөрвсөн тийм байна те. Заавал ивент ч ярьчаа дараагийн өөр сонирхолтой юмруу орох уу. За тэгээ Атлас нэвтрүүлгийн маань өөр нэгэн ивент итгэж бол мэдээж эрсдлийг давах гэж өрөө те бод даатгал байгаамаа. За бод даатгал нөгөө Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд 30 жилийн турш тогтвортой амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм байна. Бод даатгалын маань зорилго нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүйг цагцоор нь санал болгох юм байна. За тэгээ өнөөдрийн дугаараараа бүгдээрээ гадаад дотоод аяллаа даатгалыг нь онцгойлъё. Гадаад улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аяллаа иж бүрэн даатгал нь аяллаа явц тохиолдож болох гинтийн осол те. Мөн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүйгээр үйлчлэх 24/7 хамгаалалттай даатгал юм байна. За ер нь бол одоо монголчууд гадаад маш их аялдаг болсон. 100 өвөл гэлтгүү те. Яг зундаа бол манайхад дотоод их аялдаг. Монголд 100 хамгийн гоё штэ. Та бүхэн дотоодоо аялж байгаа ч гэсэн та аяллаа гэж бүрэн даатгалыг авчих боломжтой. Аяллаа аялж хооронд эрүүл мэндийн асуудал гарч болно. Машин техниктэй холбоотой асуудал гарч болно. Түүнтэй холбоотой нэмэлт санхүүгийн зардлууд гарах эрсдлүүд үргэлж байдаг. Тэгэхээр та бүхэн өөрийн аяллаа даатгуулснаар өөрт болох эрсдлүүдийг урьдчилан сэргийлээд өөрт үүсч болох санхүүгийн дарамтаас өөрийгөө хөнгөлөх боломж юм байна. Тэгэхээр та бүхэн даатгалд хамрагдсанаар хэрвээ таны аяллаа турштай энэхүү асуудлууд тулгарлаа гэхэд та бүхэн өөрт хэрэгтэй үйлчилгээг цаг алдалгүй аваад дараа нь аяллаасаа буцаж ирснийхаа дараа даатгалын компани руугаа хандаад нөхөн олгороо авч авах боломжтой. Гадаад аялахад ч гэсэн мөн адил. Гадаад аялахад бол бүр зайлшгүй шаардлагатай. Та ямар орн лөө те өндөр хөгжилтэй орн бо хөгжиж буй орн лөө те аялж байгаагаас ис хамаарат юу ч тохиолдож болно. Онгоц хоцорж болно. Таны ачаа алга болж болно шүү дээ тийм. Энэ бүгдэд даатгалтай явах юм бол та өөрт учрах санхүүгийн дарамтыг багасгах бүрэн боломжтой. Хэрвээ танд эрүүл мэндийн асуудал гарлаа гэж бодлоо шүү дээ. Хоолны ордлого авч болно тийм. Таараагүй шинэ хоол идсэн, шинэ орчинд нөгөө шинэ бактеритэй бид нар жишээ нь зүүн өмнөд Аз руу бүр онцгойлно тийм. Тасал болоогүй тохиолдолд хоолны ордлого авч болно. Нэг удаагийн аялал дээр аялагч маань нөгөө барианд орж агаад гар нэг улстай цугавч одоо тэр. Тэгэхээр нөө даатгалтай байсан учраас санаа заахгүйгээр 24 цагаар ажилдаг. Тэгээ хувийн эмнэлэг дээр очиод үйлчлэг аваад тэрүүгээрээ даатгалаа өөрөө
авах бүрэн боломжтой байсан. Тэгэхээр гадаад дотоод аялахдаа зөвхөн гадаад гэлтгүй дотооддоо аялахдаа хүртэл та бүхэн аялын ээж бүрэн даатгалыг хийгээд өөрсдийнхөө аяллыг санаа амар тэгээд санхүүгийн эрсдэл багтаагаар төлөвлөх боломжтой юм байна. Тэгэхээр энэ боломжийг танд бод даатгал компани бүрдүүлж өгч байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 75 55 48 48 болон бод claim app-ыг утсандаа татж аваад өөрийн хүссэн даатгалын үйлчилгээг худалдан авах боломжтой байна. За ингээд ивент итгэгчтэй баярлалаа. Зя ивент итгэгчтэй баярлалаа. За би Унгарын дараагийн 2 хүнийг одоо ярий. За энэ 2 хүн бол спортын асар том алдартай. За Унгар нь спортоор маш одоо том гүрэн. Яагаад гэх юм бол энэ улс Олимпийн зуны Олимпийн наадмын бүх цаг үеийн түүхэнд нийт одоо медалийн чанараар дэлхийд дэс түвжигддэг. Амар байгааз. Одоо нэгт ингээл Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс те. Одоо зөвлөлт орж ирэх юм бол дахиад өөр бэр те. Тэгэл дандаа л Япон, Хятад, Итали гэж. Унгар 9-т ордог. Бүх цаг үеийн медалийн чанараар. Тэгэхээр ямар мундаг спортын том гүрэн бэ гэдэг нь амар гүрэн. Тэгээд ерөөхдөө усан цэлд фенсинг буюу одоо туйлзуур сэлэм те. Туйлзуур жаад те, канаа завь. Тэгээд багийн төрлүүд те хөл бөмбөг айгуу сайн байсан дээр үедээ. За тэгээд энэ юу лээ? Усан дотор тоглодог нэг гандбол шиг спорт шүү дээ. Усны бойлол те. Тиймэрхүү спортуудаар сайн. За тэгээд хамгийн олон алтан медалыг галаа дээр Гревич гэж Канаогийн нэмэр чинь 7 алт, 1 мөнгө 2 хүрэлтэй 10 медаль олимпийн наадмаас авч ирсэн түүхтэй. За Унгарт 1956 онд зөвлөлтийг эсэргүүцэж товсгол болсон. Унгарын ард түмэн бол зөвлөлтүүд бидний ингээд одоо засгийн газар тэ өөртөө хүмүүсийг томилсон байж ингээд ховсгол болсон. За энэ ховсголын үеэр бол яг Унгараас маш олон гадаад тоглож ирсэн тамирчид байсан. Тэд нар эх орондоо ч бас айсан. Тэдний нэг нь Френц Пушкаш гэж одоо хөл өмгийн хамгийн агуу тамирчтай нэг. Реал Мадрид клубын тамирч мэддэг байсан. За энэ хүн бол тухайн үед бол Испани клубд бол тоглож исэн Испанд байсан. Эх орондоо буцахаас бол айсан. Яг л очих юм бол эрүү шүүлтэнд орох магадлал өндөртэй байсан учраас. Тэгээ зүгээр тамирчин л үү шүү дээ тэр чинь тий. Тэгээд Испанда үлдсэн. Тэгээд 1956-аас 58 оны хооронд бол хоригд ороод одоо Унгарын хөлөмгийн холбоо олон улсын хөлөмгийн холбоор үүсэлтэй чиний хүн гээд манай улсын нэр тамирчин байсан боловч өөр улсын нэр дээр тоглоод инглээ. Тэгээ энэ үнийг ингээ яагаад 2 жил ямарсан. Хөлөмг бол тухайн юунаас бол тоглож чадахгүйсэн. За энэ хүн бол хөлөмгийн одоо хөлөмгийн сонирхтой бүх хүмүүс мэднэ. Яг тэгвэл 1954 онд Унгар дэлхийн хамгийн хөлөмгийн хүчтэй баг байсан. Тэгээд аврагын төлөө Швейцарт болсон дэлхийн аврагаар Германд тоглосон. Хэсэгтээ 8-3-аар хожигдсан байсан багт 3-2-оор хожигдсан. Яагаад тэгэхээр Германтай хийж байгаа тэр тоглолтын өмнө маш их бороо ороод тэр бороон дээр германчууд нэг Adidas-ийн бас нэг тэр чинь нэг инвеншн байгаа байхгүй одоо тийм том бүтээлтэй Adidas-ийн доороо товруутай пүүзтэй тоглосон учраас бороон дээр Унгарын баг хийгдсэн байдаг байхгүй. Тэгээ энэ бол хөл өмгийн түүхэнд хамгийн азгуу тохиолдож явдаг. Хамаагүй илүү баг маш их шавхаан дээр бороон дээр тоглоно хурдан байхгүй бол навээс нь багас чинь те. Тэгээ тухайн тоглолт бол 3-2-оор германчуудын ялтранд Герман бол дэлхийн аврагаас нэ тэр бол Герман үндэстний хувьд дайны дараа 9 жилийн дараа төрүүлсэн одоо улс үндэстний хувьд бол асар том тийм сэтгэл зүйн одоо тийм өсөлт тавьчихсан. За Унгар хэрвээ тэнд төрүүлсэн бол Унгарын бас юунд бол нэлээд том өөрчлөлт орох байсан гэж үздэг. Одоо тэр дараа нь 56 онд болж байгаа тэр зөвлөлтийн эсрэг хөвсөл тий тэр Чехт болж байгаа тэр нь бас тий Унгар ч юм бодож штэ. Тэгээ Чехт бас адилхан болж байгаа штэ тий. Тэгээд тэр овсгал дээр арай өөр дүн гарах байсан ч юм уу тий. Тэр нь айгүй том нүл. Тэгээ Френц Пушкаш гэж агуу хөлбөмбөг юм бол ингээд Испани иргэн болж. Тэгээд энтэй зөв Шандер Коч гээд тэр 62 оны дэлхийн аварга мэрэгэн бууж болсон хөлбөмбөгч гэдэг. Айгүй олон хүмүүс ингээд Унгараас бас ингээд дараа нь дөрөвсөн байдаг. За дараа нь дурдах хүн бол энэ бол бүр үнэхээр агуу юм байна. Энэ бол Юдит Полгер гэж юу шатарч эмэгтэй. За Юдит Полгераас тухайн одоо энэ санаа авч исэн Бет Хармны түүх буюу одоо Queen's Gambit гэдэг кино байгаа шүү дээ. Энэ киног бол тодорхой хэмжээнд Юдит Полгераас санаа авч исэн гэж үздэг. Тийм үү. Би нөгөө Queen's Gambit-ийг үзсэн гоё кино байсан. Амар гоё кино тий. За яагаад санаа авсан бэ гэхээр тодорхой нэг зүйлүүдийг нөхрөөс санаа авахаар арга одоо авсан гэж үздэг. Яагаад тэгэхээр Юдит Полгерийн аав нь болохоор 3 охинтой байсан тий. 3 охиноо заавал ингээд юугаар боловсролын одоо сургууль сурахын хооронд өөрөө бас ингээд гэрээрээ заана гэх. Тэгээ шатар зааж эхэлсэн. 4 настайгаас шатрын ном уншчихлаа шатар тоглож эхэлсэн байдаг. За 7 настайгаас Юдит Полгер усад тоглож эхэлсэн. 13 настайгаас дэлхийд эмэгтэй хөвгт штэ. 13 настайгаас дэлхийд тоглож эхэлсэн байдаг. За 15 настайдаа шатрын хамгийн том золоох их мастер гэдэг золыг авсан. 12 настай. 15 настайдаа их мастер гэж хамгийн том золыг авсан. За тэгээ Юдит Полгер яг л нөө Бет Хармонтой адилхан эмэгтэйчүүдэд тоглолдог. Ирчүүдэд тоглолдог. Эмэгтэйчүүдийн тэмцээнд ерөөхдөө ордоггүй. Яваандаа тийм болоод гэсэн удахгүй. Дандаа эрэгтэй хүмүүстэй тоглодог.
бета гормон чинь нэгж байгаа шүү дээ. Андаа эрэгтэй хүмүүстэй тоглох. Тэгээд дэлхийн хамгийн алдартай шатарчд болох Гарри Каспаров, Анатолий Карпов гээд Оросын том шатарчтай тоглолт. Тэдрийг бас хожижсэн түүт. Тэгээ нэг цаг үед 1990-ад оны дундуур дэлхийн хамгийн шилдэг 10 шатарчны нэг твжсэн. 10 шатарч дандаа эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Эхний бараг 100 муу ч юм уу эрэгтэй байгаа шүү дээ. Тэгэд эхний 10-д одоо хин шиг байхгүй. Мари Кюри шиг байхгүй. Энэ бол онцлол. Мари Кюри ч юм бол Нобелийн шагнал авсан хамгийн анхны эмэгтэй. Физик, хим гэсэн хоёр салбарт хоёуланд Нобель авсан анхны хүн гэж явж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн тий. Бүр эрчүүд нь хүртэл авах эмэгтэй авсан. Яг тэрнтэй адилхан Юдит Болгор энүүгээр алдартай. Тэгээд одоо энэ шатрын одоо манай шатрын нэвтрүүлэг манай урнаа нөгөө залууч юм байлаа шатрын юу л дээ. Аги хоёр маань ингээд хэлээ тэн дээр бол Юдит Болгорын түүхийг бол дурдсан байгаа. Одоо сагсаар бол Майкл Жордан гэдэг шиг шатраар бол одоо эмэгтэй бэлэг тэмдэг болсон юм. Яг харахгүй супер юм эмэгтэй. Юдит Болгор гэж эмэгтэй байдаг. Тэгээд ерөөдөө Юдит Болгорыг бас Жужа Болгор гэж бас дууддаг. Ийм агуу. За энэ шатарчны гэгэр би нөгөө овгоор нь санчлаа л да нөгөө аав ээж хоёр нь өөртөө аав шатарч поош гаралтай тий ээж нь нөгөө гайхалтай сургууль хүмүүжүүлэгч байсан. Тэгээд өөртөөхөө нөгөө хүүхдийн сургууль хүмүүжүүлэхнийг зарчим онолыг батлах гээд хүүхдүүдээрээ туршсан гэдэг. Хүүхдийг багаас нь зөв системтэй сургах юм бол ямар ч хүүхдийг онцгой авьяастай нэгэн болгох боломжтой гэж үзээд хүүхдүүдээ яг өөртөө аль нь ингээд хуваарийн дагуу, цагийн дагуу урьдчилсан тий хоорондоо ярилцаад баталсан хөтөлбөрийн дагуу хүүхдүүдээ сургасан гэдэг. Тэгээд хүүхдүүд нь нөгөө охтууд нь хүртэл маш гранд мастер хүртэл мундаг дандаа мундаг шатарчд. Харин тийм тэгээ яг энэ бүр гайхалтай түүх байсан. Ингээ аав ээж нь хүүхдийнхаа боловсролд аль хэдийн сургууль хүмүүжүүлэгчд байсан учраас тэгээ баг нэг төлийн туршилт хийцэн тэр нэгтээ маш амжилттай болсон. Тэгээ айгүй ухаантай л гэрүүлсэн байгаа байхгүй юу туршиж байгаа яаж байгааг мэдчихэж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Яг бүр тодорхой цагаар өдөрцөг цагтаа амралтын цагтаа бүх юм нь хуваарийн дагуу тэгэж өсгсөн гэж би баримт кино 3 охин байдаг тий. 3 охин байсан. Жужа Юдит Болгор, София Болгор за нөгөөдг нь юм билээд 3 охин. Гурвуулаа мундаг шатарчин. Гэхдээ нөө Юдит нь бүр эмэгтэйчдээс давсан шатарчин байхгүй. Бүр ирчүүдэд тоглодог. Ийм шатарчин байгаа. Хамгийн шилдэг 10 шатарчны нэгт ордог гэж юм тий. Эмэгтэй ганц эмэгтэй. Эмэгтэй тий. Ирчүүдэд тоглодог юм байна. Одоо дэлхийн хамгийн алдартай бол одоо энэ жил нөө Карлсон ч юм уу тий. Энэ юу лээ? Норвегч Карлсон мөн бил байгаа. Тэгээ Каспаров ч юм уу тий. Ананд хин Бобби Фишер гэл том нэрнүүд явна. Тэгэхэд бол Юдит Болгор бол энэ дунд яригдчихэдэг. Тэг эмэгтэй шатарчин гэж явдаг. За ийм байгаа. За хоёлаа Унгар улсыг ярьж байгаа юм чинь хоол ярихгүй болохгүй. За хоол ярихдаа гүлиаш гэж одоо манай Монгол төртөл маш алдартай. Энэ хоолыг бас бид нар тодорхой хэмжээнд бас нэг ярихгүй болохгүй. За гүлиаш гэдэг нь бол унгараар одоо малчин гэсэн үг юм бол. Тий одоо англиар бол хойрцман гэж бас малчин. Яг бол унгарч яг тухайн нэг мажарууд ч бас энэ Уралын нуруу Төв Азийн энэ хэсгээс очсон малчд л байгаа шүү дээ энэ бол тий тухайн нүүдлээд очиж малчдсэн. Тэгээд энэ бол малчтын хоол гэж явдаг. За 9 дугаар зууны үед ерөөхдөө мажарууд Унгарт очиод тэг Карпатын хонхорт ингээд маллаад амьдэрдэг гэсэн. За тэгээд нөө тийм төмөр юун дээр ингээд мах сонгон орой тухайн үед нэг Европч нэг ургамал төмөс орж ирээгүйс үе те халуунаа орж ирээгүйс үе тэгэл байгаа нөө нэг мах сонгон орой халаагаал дээр нь ингээ шүүгээд тэгээ наран татааж жагаад бас ингээ борч шиг авч явдаг ийм бол байсан юм байна. За тэнгуүл энэ нэгэд үүсээ төгж штэ те хоолч нь хөгжин те. За тэгээд энэ айгуу нэг хэлбархан орцтой. Тэгтээ жоохон нэг хөдөлмөр ихтэй хоол байсан байгаа байхгүй ингээл жаргаал тэгээ лахиж маад. Тэгтээ яг айгуу тийм гоё амттай болдог. Дээрээс нь тээвэрлж мэвэрлээд айгуу хэрэгтэй. За ийм байсан. За тэгээд энэ үг нь угаасаа ингээд малчтаас гарсан учраас ингээд малчтын олоо гэдэг ер нь нэртэй. Бид нар ингээд гуляш гэдэг юм учиртай. Гулаш гэдэг шүү дээ. Тий, гулаш гэдэг тий. За тэгээд орчин үеийн хэлбэр рүү яашилсан мэхлээр Европт төмс орж ирсэн. Өмнөд Америкээс тий төмс орж ирсэн. За тэгээд паприка буюу илүү нэг тийм амтч инж үг юм монголоор. Паприка гэсэн. Тий, паприка одоо амтч шинжүүлээ да тий манайхаар бол одоо паприка одоо бид улаан амтлагч байдэн шүү дээ тий. Тэгээ энэ паприка бол 18 дугаар зуунаас орж ирсэн. Тэгээд энэ орж ирээд Унгарт өргөөр хэлэгдсэн. За ингээд ерөөсөө энэ гуляшны өнгө амтыг бол айгүй ойлгочихсон байдаг. Паприка орж ирээд дээрээс нь төмс орж ирээд айгүй ойлгочихсон байдаг. За ингээд 19 дугаар зууны дунд болон сүүлчээр Унгарт үндэсний одоо бэлэг тэмдэг хоол болсон юм бол. За тэгээд ресторан, хотууд нь тэр ингээд энэ хоол ингээд харагддаг болсон. За тэгээд ерөнхийдөө Европоор төгсөн бол амттай учраас. Тэгээд бид нар нэг стью маягаар буюу нэг тийм уурн болгосон маягаар идэж штэ. Жигэнсэн маягаар тодорхой юм шүү дээ. А яг Унгар гуляш нь болохоор илүү шөлтөө болдог л та. Тийм шүл байдаг л да. Маш их шүл үүдэг.
За тэр нь болохоор одоо бидэрлүү ч юм уу өөр усууд руу болж ирээд арай илүү өөр болж гисэн байгаа тий. Тэг жоохон стью гэд буюу одоо нэг уурн болгоод тэг жоохон зөөлөн болдог тий. Яг шүлэн бас зөөлөн л доо өнгөрийнхэн тий. Тэгээд төмс луун паприка орж ирээд энэ хоол ерөөдөө дэлхийн болсон одоо л Унгарын одоо жинхэнэ үндэсний брэнд болсон хүн болгоны эдгийг хүсдэг ийм хоол болж өгцөн байгаа юм байна. Тэгээ Унгар гүлээч бас талхан дотор мотор байдаг шин. Талхын ухаж мухаж аваа дотор нь хийж мэдсэн. Тэр мэр айгуу гоё юм биш үү тий. Би нөгөө оюутан байхдаа Чех клуб гэж байдаг гэсэн маань сургуулийн харилцаа. Тэрэнд Чех гуляш гэж хэдэн. Одоо яг энэ Унгар гуляшны нэг төрөл нь ягаад Чех болсон гэхээр кнедли гэдэг нөгөө усанд чансан мантуу иддэг байхгүй юу. Тэгээ усанд чансан мантуугаа ингээ хэрчиж тавиад дээр нь яг тэр нөгөө улаан одоо паприканы улаан ингээд соустай махаа ингээд дээр насгаа тэгээд тэр нөгөө мантуунуудаа ингээ соусанд нь ингээ амт ороод иддэг тийм хоол хийдэг байсан. Одоо манай гүлээш болохоор бас манад орж ирээд хувирсан байгаа. Тэгээ хоёрдугаар хоолрох төрхтэй болцсон шүү дээ тий. Тэгээд паприка байхгүй тий ерөнхийдөө. Ерөнхийдөө махан стью маягаар ууранд болгоод тэгээд жоохон шүлтэй төмс хүмүүс болно байд. Яг гоо гэрээ нөхцөлд бол бид нар бол төмстэй хийдэг. Тий. Гэхдээ бас гоё ихгүй тэр чинь төмс чинь нэлцэг алга болчтой тий. Тэгээд ийм одоо Унгарын хоол байгаа. Тэгээд Унгар улс нь бол шуудын одоо деважин 400 гаруй төрлийн деважин бол ирдэг. Яагаад гэх юм бол тэр хонхорхоо тэр нэг Дунай мөрний 11.6% гэж байгаа шүү дээ. 10 улсын газар нутгаар оршдог тий. Тэр гоё юутай мөрний одоо садраанууд тэнд бол шуудууд айгүй ихээр ингээд өөрлөдөг. Тийм байна. За би тэгвэл Унгарын хүн амын талаар. За тэгээд хэлээвэ. За түрүүнд дурдсантай хүн ам нь 9.6 сая хүн амтай. За тэгээд харамсалтай нэг мэдээ нь бол нөгөө хүн ам нь буурч байгаа улс орнуудын тоо. Тэр нь бараг гихний тав тавьж байгаа шүү гэж зэрэгүүрээ. За тэгээд нэг эмэгтэйд ногдох төрөлт нь 1.5 байдаг юм байна. За тэгээд хүн амынхын дундаж наслалт нь 43 гэж байгаа. Энэ бол бүр хөгшөрч байгаа улс орны тоонд ороод эхэлсэн гэсэн үг. Дундаж нас гэдэг манайхан ингэж ойлгоорой нөө. Нас орж байгаа дундаж нас биш нийт хүн амынхан дундаж нас одоо медиан нэж гэдэг те англиар. Тийм манайх бол харьцангуй залуу орон тооцогддог шүү дээ. Чин зүүн өмнөдөөс Камбоч ч бүр дайны дараа бүр дундаж нас нь 18 болцсон байна те. Тэгэхээр энэ бол ер нь бол нэлээ нэг одоо өтөлж байгаа дийлэн хүн амынхан дийлэнх нь өтөлж байгаа улс орон тооцогдож байгаа юм байна. За үндэсний хувьд бол мажарууд 85-аас 90% эзэлдэг. За цыганууд те ромачууд 5-8% эзэлдэг. Герман гаралтай унгарчууд 1-2%. За тэгээд нэгээс бага хувийг Словак, Румын, Хорват, Серб, Украин гаралтай хүмүүс эзэлдэг юм байна. За тэгээд нийт хүн амын 70% нь хот суурин газар амьдардаг. За тэгээд 30% нь хөдөө орон нутагт амьдардаг. Уламжлалт одоо бол нөгөө дэвшилтэд мал аж ахуй фермтэй болцсон л да тий. За тэгээ Будапешт бол нийслэл хот нь гэсэндээ хамгийн том хот нь 1.7 сая хүн амьдардаг юм байна. Дебрецен хотод 200 мянган хүн. За миний сурч ирсэн Сегед хотод бол 160 мянган хүн амьдардаг юм байна. Хоёр том хот нь Мишколц гэж авдаг баг тий бас. Тийм байна. Мишколц 155 мянган хүн амтай хот юм байна. За хэл нь бол Унгар хэл, Уралын язгууртай, Фин болон Эстон хэлтэй ойролцоо. Тэгэд Европын хэлнүүдээс их өрмөц хэлүүдтэй орны нэгэнд яг аргагүй тооцогддог. Ягаад тэгэхээр хөрш зэрэгэлдээ аль ч улс нь хэл нь адилхан биш. Тий, ойлголцоход хэцүү. Тэгээ ийм хэлтэй бас нэг орон Албан байна. Тий. Маш хүрээлтэй. Гректэй адилхан биш. Серб, славуудтай адилхан биш. Өвөрмөл хэлтэй. Тийм олон байна. За шашны хувьд бол нэг хүн амын 37% нь католик, христийн шашны католик шашинтай. За тэгээд лютеранчууд байна. Шашингууд 40% нь атеист гэж үздэг. Залуучууд нь баггүй нь бол тий. Тийм байна. За тэгээд хүн амын өсөлт нь буурч байгаа гэж бол түрүүнд дурдсан. За тэгээ энэ нөгөө Балканы одоо хүн амын өсөлт буураад нөгөө ажиллах хүч байхгүй болно гэдэг чинь эдийн засгийн өсөлт сулрна гэсэн. Тэгэхээр ажиллах хүчээ хаанаас авдаг вэ гэхээр сүүлийн жилүүдэд зүүн Европ, Украин болон Балканы орнуудаас монголчууд хийж байгаа юм байна. Монголчууд байгаа. За тэгээ гайхалтай их сургуулиуд байдаг шүү дээ тий. Одоо Төв Европын их сургуулийг чинь нүүлгдсэн байхаа. Тийм. Манайхаас бас айгүй олон залуучууд тэнд юу н очиж сурч ирсэн. Одоо сурч байгаа байдаг тий. За тэгээ дундаж наслалт нь одоо бүр юу болцсон юм байна. Нөгөө одоо хөвшрөх дундаж наслалт нь бол 76-аас 77 юм байна. Нийтдээ. За тэгээд Унгар юу хадаг? Зүүн блокийн улс байсан учраас хөгжил нь бол баруун Европод арай хүрэхгүй боловч ер нь гайгүй зүүн Европод. Тэгээд тийм учраас баруун Европоос залуучууд айгүй их шин одоо зугаац шоу зингээ айгүй. Яг бол Унгар хямдхан гэж үздэг.
илүү нөө Франц, Герман, Испани, Англи эднээс хямдхан. Бэлэг интерес бол хямдхан. Тийм хямдхан. Тэгээд надад бол нөгөө зүүн Европоос очиж байгаа надад Унгар амар үнэтэй санагдчихсан шүү. Тэгвэл баруун Европоос ирж байгаа хүмүүс бол хямдхан учраас тэгээд дээрэс нөө босод зүүн Европын улсууд бодох юм бол илүү нөө баруунтайгаа соёлын хувьд айгүй бол ямаараа ойрхон учраас. Австри-Унгарын нэг хэсэг байсан болохоор. Очиж нөө тэнд залуучуудын хувьд бол тийм Унгарт очино гэдэг бол өөр айгүй гоё тийм хямд шоудах тийм боломж байт юм билээ. За тэгээд Палинка гэдэг жимсний нэрмэл архиуд юм байна. Түүнийгээ алим, лир, чанган зэрэг жимсүүдээр нөгөө өндөр градустай юмнууд айхтар айхнууд байдаг шүү дээ. Байдаг юм байна. За тэгээд Токаши гэдэг нэртэй дэлхийн одоо хааны дарс, хаадын дарс гэдэг нэртэй алдартай дарстай байна. За тэгээд мажарууд нь бол нүүдэлчин соёлтой, морид те сайн одоо адуучин, моржин ард түмэн гэх юм уу те түүхэн бол тийм газар тариалан хэлдэг. За тэгээ өнөөдрийн Унгарын тосготууд бол гахаа одоо фермийн үйл ажиллагаа аж ахуй одоо эрхэлдэг юм байна. За тэгээд паприка гэдэг нь бид нар бол нөгөө манай дургадаггүй болохоор нөгөө яг олон төрөл зүйлээр нэрлэж чаддаггүй шүү дээ. Ер нь бол чинжүү шиг, амтад чинжүү шиг хэрнээ илүү халуун. Тэгээ энийгээ нөгөө гоё нунтаглаад хуурчдаг, смок тэгээд утасчдаг. Тэгээд хоолнд илүү нэг тийм гоё утсан мөртлөө баг зэрэг халуун амт өгдөг гоё амтлагч. Би нөгөө Унгарыг Олимпиад нийт медалийн доор 9 бичигдэг гэсэн шүү дээ. Медалийн нас илчээ. Энэ айгүй гайхалтай тоо байхгүй. 187 алтан медаль Олимпийн наадмаас. Нийт амар байгаа шүү дээ. 187 алтан медаль. 161 мөнгөн медаль, 191 хүрэл медаль авсан. Амар байгаа зэн бол. Би бол шоконд орж байна. Ягаад гэвэл чинь Америк, Канада ч юм уу те Австрали ингээд өндөр хөгжилтэй орнууд, хүн ам ихтэй орнууд ийм олон тооны медальтай байдаг шүү дээ. Гэтэл 9.3 сая хүн амтай. Унгарчууд 6 жижигхэн газар нутагтай ийм хүмүүст яаж ийм одоо спортын онцгой авиас чадвартай байна вэ? Тийм, бараг 500 гаруй одоо медаль Олимпиас авсан байхгүй. Амар угаас тийм бол. Тэгэхээр энэ нөгөө улсаас зөв бодлого дэмжлэгээр болж гэнэ үү эсвэл хүмүүсийг нь үндсэн суур чанар онцлог гэдэр бас нөлөөлж байна. Унгар дээр бол. Одоо дээрээс нь өөртөө айгүй олон спортсан. Усан цэлд, канаа зав те, туйл зур сэлэн мэдрээд айгүй олон спортерсан. Ер нь бол Унгар бол муу спортыг баг штэ. Ялангуяа зуны спортууд бол айгүй сайн хөгжсөн. Тэгэхээр энэ Унгар хүмүүсийн биеийн онцлогийн чадвар айгүй мундаг байгаа гэдэг эндээс харуул. Дэлхийн тэр том гүрнүүдтэй өрсөлдөж байгаа хамгийн зөвхөн амт бас Унгар байгаа байхгүй те. Гайхалтай. За маш сонирхолтой дугаар байлаа заяа. За ингээд та бүгдээ шинжлэх ухаан танин мэдхүүн Атлас нэвтрүүлгийн од мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч бас сая болон мөнгөцөлд энэ дугаарыг та бүгд түргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрдэгэ. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд түргэж байна. За баярлалаа заяа. Баярлалаа. Харин дугаараар уулзъя. Яа, Унгар авчлаа те. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүүн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.